Сайн байцгаана уу? Жана ментор байна. Би өнөөдөр та нартай өөрийнхөө явуулдаг одоо хөтөлбөрүүдийн нэг болох карьер менторшип хөтөлбөрийг танилцуулъя. За уг хөтөлбөр нь бол нийтдээ 6 сарын хугацаатай. Тэгээ ямар хүмүүст зориулсан бэ гэхээр одоо Австралид мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байгаа бүх хүмүүст зориулсан. Ер нь бол одоо Монголоос Австралид яг ирэхээр төлөвлөж байгаа бол эсвэл аль хэдийн одоо Австралид ирчихсэн суралцж байгаа бол энэ хөтөлбөрт одоо хамрагдах боломжтой. Энэ програм нь ямар онцлогтой вэ гэхээр одоо группээр явдаг. Группээр болон одоо ганцаарчилсан уулзалтаа хослон байдлаар одоо явдаг гэдгээр онцлог. Тэгээ ганцаарчилсан бол 2 удаагийн уулзалт хийдэг. За үүн дээр юу хавлах вэ гэхээр тухайн хүний яг өнгөрсөн хугацаанд хийсэн ажил одоо тухайн хүний давуу тал ажил олгогчид одоо өгч чадах үнц нь юу вэ гэдэг тэр бүх одоо онцлогийг CV-нд нь шингээж өгөхийн тулд одоо нэлээд дэлгэрэнгүй одоо ярилцаж уулзалтаа хийдэг. За тэгээ 2 дахь уулзалт нь бол бид mock интервью хийж яг ажлын ярилцлаганд одоо бэлтэж зөвлөгөө өгдөг байгаа. За яг ингээ 2 удаагийн ганцаарчилсан уулзалттай. За тэгээ 6 удаагийн одоо групп уулзалттай байгаа. Яг агуулгын хувьд ярих юм бол ер нь бид нар одоо хамгийн эхлээд яг юуг зорж байгаа нь карьерийн хувьд богино болон одоо урт хугацаанд карьерийн хувьд ямар зорилго тавьж байгаа. Эндээсээ эхлээд богино болон урт хугацааныхаа төлөвлөгөөг гаргаад тэгээ өнөөдрийн хувьд одоо яг юу хийх шаардлагатай байна вэ гэдгийг одоо төлөвлөгөөгөө гаргадаг гэсэн хамгийн эхлээд Тэгээ яг тухайн хүний онцлогоос хамаарат одоо карьер ченж хийж иж болно. Эсвэл яг одоо өмнө одоо төгссөн мэргэжлэрээ ажиллаж иж болно. Яг ингээд тогсон төлөвлөгөөгөө гаргаад яг Австралийн одоо энэ зах зээлийн онцлогтой одоо нийцүүлээд одоо хэрвээ ямар нэгэн скил гэп гарах юм бол тэрийг хэрхэн яаж нөхөх үү гэдэг одоо төлөвлөгөө гарна гэсэн үг. За тэгээд ер нь бол CV-н дээр ажиллаад эхэлнэ. За тэгээд CV-ний хувьд бол яг тухайн хүний одоо бүрэн онцлог давуу тал яг тухайн ажил олгогч тухайн ажлын байран дээр одоо авчирч чадах үнц нь юу юм бэ гэдгийг илүү одоо тооцогдсон байдлаар CV-г нь гаргаж одоо бэлтэнэ. За тэгээд үүний дараа бол LinkedIn-аа маш сайн хөгжүүлнэ. За LinkedIn-ийг ер нь бол маш сайн хөгжүүлсэн байхад өөрөө аплайдаагүй байхад ажлын саналууд бас ирээд идэг. Манайд одоо яг тэгж бас LinkedIn-ээ маш сайн хөгжүүлсний ачаар ажилд ажлын офер авсан өөрсдөө одоо рекрутментээс ингээ компаниас нь холбогдоод ажлын урилга авчихсан ийм оюутнууд бол маш олон байгаа. За тэгээд үүний дараа бол cover letter-ээ хэрхэн яаж юу бичих ёстой юм ажлын ярилцлагандаа хэрхэн бэлтгэх. За офер авахдаа юугаа анхаарах юм За жинхлэх үедээ мөн яах вэ өөрийнхөө бас жинхлэх одоо дунджаар бол Австралид ингээ 6 сар байдаг л да одоо жинхлэх хугацаа. Тэгэхээр яг энэ хугацаанд одоо хийсэн ажлаа хэрхэн яаж бас ажил олгогчтой одоо менежертэй тайлбарлаж өөрийнхөө гэрээг одоо secure хийх вэ гэх мэт одоо юм цогц одоо хөтөлбөр байдаг. Тэгээд энэ одоо бүх үе шатанд нь бол би өөрийн биеэр оюутнуудтай зөвлөгөө өгөөд менторлоод ингэ явдаг байгаа.